Турахын тулд гүүх үү? Эсвэл усан спортоор хичээллэх нь зөв үү? Бассейн үү? Эсвэл гүйлт үү? Үгүй бол хоёулаа зүгээр ч юм уу? Турахын тулд гүүх үү? Эсвэл усан спортоор хичээллэх нь зөв үү? Бассейн үү? Эсвэл гүйлт үү? Үгүй бол хоёулаа зүгээр ч юм уу? Хөдөлжил байвал туржил таараа гэж та бодож байна уу? Турахыг хүсэж байгаа хэн болгонд ч энэ асуудал тулгардаг. Усны фитнесээр хичээллэл би хүндрэлэхгүй, бас хөлөрч зовхгүй. Харин гүүл, ядраад л хүс бас гойжоод л хэцүү шүү дээ гэж зарим нэг нь бодож байгаа. Аль нь сайн бол учир шалтгааных нь сайн мэд хэмсэн гэж хүн бүрл боддог үстэй. Би учир шалтгааныг нь тайлбарлахаас өмнө турахад бүх төрлийн усны спорт хэрэггүй шүү гэж зөвлөе. Яагаад гэвэл усны спортууд нь арьсанд орох өөхийг огт шатаадгүй юм. Яагаадыг одоо тайлбарлая. Хүний бие дэх өөх бол нэгэн төрлийн түш эсвэл энергийн нөөц юм аа. Биеийн дэх өөхийг түш буюу энерги болон хувирахын тулд бидний биед хэд хэдэн төрлийн урал буюу үйлдвэрээр ярих юм бол технологийн дамжлага явагддаг. Цамц хийхин тулд эхлээд загвараа гаргана, материалаа олно, эсгэн, ойн, товч гоёлоо хадна гэх мэт дараа л байдаг. Харин өөх шатах процесс буюу урал яаж явагддаг вэ? Энэ тухай одоо яригдана. Харин одоо би төрүүлээд дүгнэлтээ хэлчихье. Гүйлт, усны спорт, дугуй бүх төрлийн степерээр хичээллэгч мөн орно. Өөхийг шатаах буюу жин хаях хэрэгсэл гэж эдгээрийг харах хэрэггүй. Өдөрт хэрэглэх хоолныхаа калорийн хэмжээг багасгавал хамгийн амархан өөх шатдаг гэдгийг та сайн ойлгож аваарай. Биеийн ачааллыг ихсгэх буюу гүйх, дугуй, степер, усан цэлтийн үед өөх шатах процесс хэрхэн явагддаг механизмыг та нарт одоо хэлж өгье. Гүйж эхлэнгүүд организм эхний үедээ өөхөө огт шатаадаггүй. Цамцыг хийх процесстэй зөөрлөх юм бол цамц хийх материалаа хайж байна гэсэн үг юм уу да. Бидний сонирхож байгаа зүйлийг цамцтай зөөрлөвл цамц хараахан бэлэн болоогүй гэсэн үг. Өөх шатаж эхлээгүй байна л гэж ойлгоорой. Хүн гүйж эхлэнгүүд организм заавал эхлээд энергийн их үсэр болгож цусан дахь глюкоз, дараа нь булчин дахь глюкогенийг хэрэглэж дуусгадаг хуйлтай. Глюкоген гэдэг нь бас л глюкоз буюу сахар, гэхдээ булчинд байрлахдаа арай хураангүй байдлаар байрладаг учраас тэгж нэрлэдэг юм аа. Компьютераар тайлбарлах юм бол задгаа файл байдалтай байгаагийн глюкоз, файлыг архивлсан хэлбэрээр нь хадгалсныг глюкоген гэж нэрлэдэг байгаамаа. Өөх ямар үед шатдаг вэ? Үүнийг чиний судасны цохилтын хэмжээгээр мэдэж болдог. Одоо та нарт минутанд чиний судас хэд цохилж байвал өөх шатдгийг хэлж өгье. Судасны цохилтын тоо тэнцүү 220-оос хасах нь чиний нас үрчин тэг 17. Өөрөөр хэлбэл чи 40 настай гэвэл 220-оос хасах нь 40, тэнцүү 180, үрчин 0.7 буюу энэ 126 орчим чиний судас цохилж байх юм бол минутанд чиний өөх шатах процесс явагдаж байна гэсэн үг юм аа. Усны спорт ба судасны цохилтын тоо үүнийг пульс гэж хэлдэг спортынхантай. Усанд байх үед пульсийг тоолох боломж байдаггүй. Харин гүйж байх үед пульсийг бид нар хянж болдог. Усан бассейны ус нь хүйтэн байдаг. Өөрөөр хэлбэл өөх шатах бүсээс хэтэрхий доогуур байдаг гэж ойлгож болно.
Иймд өөгч нь шатахгүй. Пульсний тоо хэтэрхий өндөр байвал өөгч нь биш, харин булчинч нь шатдаг гэдгийг ойлгоорой. Харин булчинтай болох хүсэлтэй хүн болгон булчинтай болох хүсэлтэй байгаа шүү дээ өнөө үед. Өөрт байгаа жаахан булчингаа нэмэх биш шатаагаа тажчих юм бол чамд л муу. Дараа нь маш амархан чи нэмнэ гэсэн үг. Усны спорт ба арсанд орох өөх. Бассейны ус хүйтэн байдаг. Өөрөөр хэлбэл биеийн хэмээс бага хэмтэй байдаг. Хүйтэн усанд оронгууд хүний бие автоматар дулаан алдалтаа багасгаж, судсыг агшааж, цусны эргэлтийг багасгадаг. Ингээд эхлэхээр хүссэн хүсээгүй арсанд орох өөхийг эрчим хүчний үүсэр болгон ашиглах үйл явц маань зогсон байдалд ороод байна. Хүйтэн усанд савны өөхтэй тостой савны өөх тос мултарч ундаггүйтэй яг адилхан юм аа. Бид нар өөх тосыг савнаас салгахдаа халуун усаар угаадаг. Усаа халаажээж угаадаг тий. Ерөнхийдөө та бүхэн усан цэлэлтийн тамирчдын биеийн байдгийг харчгаарай. Чанга үедээ махлаг биетэй тамирчид л байдаг. Тэд маш их энерги зарцуулдагч биеийн байдал нэг иймэрхүү байдалтай байдаг гэдэгтээ хинч марахгүй байхаа. Эндээс дүгнэлт хийя. Усан спорт уу, гүйлт үү? Ойлгомжтой. Турхад хамгийн тохиромжтой арга нь мэдээж ус биш байх нь. Гүйлтийн зам дугуй байх нь. Гэхдээ бас хэцүү юм их бий. Энэ тухай дараагийн хичээл болох гүйлт, дугуй спорт ба араб төрлийн спортоор хичээлэх нь турхад хэрэгтэй вэ? Үр дүнтэй юу гэсэн хичээлээрээ ярьж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. Мөн түнчлэн миний зөв хооллолт 1, зөв хооллолт 2, суурай зөв тавь, үнцээ сайн торд хичээлүүдийг үзхийг зөвлөж байна. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсэж байвал шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуйн нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монгол данхуудаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүст тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54